Муурын махан дүүстэй бэрэн золдог бурхан жүттэй дэ залан дээдэлдэг өдөрлөгөө зохион байгуулж байгаа эрхэм болон хүүхэд багчууд эцэг эхчүүд маань дайраад ирэхэд далай шиг буцаад ирэхэд булаг шиг. За манай анагаах шинжилгээ ухааны үндэсний сургууль бол нийтдээ 28 хөтөлбөрөөр одоо мэргэжил бэлтгэж байгаа. За тэр дундаа 8 салбар сургууль. За манай нийгмийн эрдэнэний сургуулийн хувьд бол нийт 6 мэргэжлэр бол мэргэжлэн бэлтгэж эсэлд авж байгаа. За тэгээд миний хувьд бол өнөөдөр нийгмийн эрдэнэний сургуулийн 6 мэргэжлийг сурчлах зорилготойгоор бол ирсэн байна. Тэгээд одоо сурагчид хүүхд залуучуудтай хандж хэлэхэд нийгмийн эрдэнэний сургуулийн тэр дундаа одоо 6 мэргэжил хөтөлбөрөөр бас 9 суралцахыг бас урьж байна. Тэгээд мөн одоо яг энэ асарт хүрэлцэж ирээд бас мэргэжлийн талаар одоо дэлгэрэнгүй мэдээлэл авч одоо зорилготойгоо одоо нэгдэж тийм ээ. Одоо мэдээлэл аваасаа л гэж хүсэж байна. Нийгмийн эрдэнэд бол олон улсад ч гэсэн ерөөдөө нийт хүн амыг өрсөн сэргийлэгч одоо анхаарлаа хандуулж бодлого нагин чиглэлд ажилладаг. Тэгээд нийгмийн эрдэнэд бол өөрөө маш одоо чухал юм салбар байдаг. Анагаах хувьд бол тэгэхээр нийгмийн эрдэнэд гэдэг бол тухайн үнийг өвчнөөс өрсөн сэргийлж эрүүл мэндэд дэмжих хамгаалах чиглэж идэг. Тэгэхээр яг энэ дундаа манайх нийгмийн эрдэнэний сургууль бол тухайн үний одоо өвчин сэргийлгээс гадна эрүүл мэндийн эдийн засагч гэж байна. Тухайн одоо салбарын үр ашгийг тооцдог эдийн засгийн чиглэлд ажилладаг. За эрүүл мэндийн судлалч эрүүл ахуйч байна. Одоо халдвар төвчнөөс өвчин сэргийлэх тантал судалгаа хийхэд ажилладаг. За эрүүл мэндийн хоол зүйч байна. Хоол зүйч болохоор мэдээж тухайн одоо иргэдийн өвчнөөс одоо өвчнийг өрсөн сэргийлэхэд ямар хоол одоо ашигтай байдгийг те. Хүний эрүүл мэнд ямар хоол одоо сөрөг үр дагаврыг авчирдیں۔ Гэх мэтлэн анхаарлаа хандуул судалж идэг. За ерөн дээр нийгмийн ажилтан байна. Одоо тухайн хүнийг өвчлөөс нь өмнө өрсөн сэргийлэхээс гадна одоо нийгэм сэтгэл зүйн одоо эрүүл мэндэд анхаарал хандуулж тэр чиглэлд нь төлөвлөж, дэмжиж, хамгаалж идэг. За тэгээд мөн нийгмийн эрдэнэ судлаач гэдэг мэргэжил байна. Манай нийгмийн эрдэнэ судлаач мэргэжил бол давуу тал нь олон улсад API гэдэг олон улсын хөтөлбөрөөр магадлал идэвхжүүлсэн юм давуу талтай. Тэгээд нийгмийн эрдэнэ судлаач бол мэдээж нийт хүн амд анхаарал хандуулж макро, микро түвшинд ажилладаг юм онцлог байдаг. За манай мандах их сургууль маань 33 жилийн түүхтэй сургууль байгаа. Ер нь бол маань Бэрийн хөтөлбөрөө Нэхлэн Бат хүртэлийн хөтөлбөр. Нэхлэн Бат хүртэлийн хөтөлбөрөө дагаад босод бас 12 хөтөлбөрүүд маань бас эзэлтэй авдаг. За бакалаврын өдрийн хөтөлбөрт 12 хөтөлбөр, мөн дээрээс нь бакалаврын ичнийг хөтөлбөртөө 7 хөтөлбөрөөр, магистрийн 5 хөтөлбөртөө одоо 2025-аас 26 оны эзэлтэй авж байна. За ер нь 10 жилийн хүүхдүүдийн сонирхож байгаа хөтөлбөрүүд маань жишээлбэл Нэхлэн Бат хүртэлийн чиглэлээр сурах хүүхдүүд маань хавсрах хөтөлбөрөөр сурах ямар боломж байдгийг гэдгийг маш их асууж байна. Жишээлбэл Нэхлэн Бат хүртэлийн хөтөлбөрөөр сурж байгаа оюутнууд маань хавсрах хөтөлбөрөөр бас төгсөх бүрэн боломжтой. Нэг үгээр хэлбэл 2 мэргэжилтэй болно гэсэн. Мөн манай мандах их сургууль маань бүгд найрамд Солонгос улсын Чонжоо их сургууль болон Хансай их сургууль, Самья их сургуультай 2-1 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За Японы Тохо их сургуульд оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Швейцарын технологийн их сургуультай хос диплом олгох хөтөлбөрийг бас хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Маа төгсөгчдийн маань ер нь бол 100% баг ажлын байран дээр гардаг. Энэ ажлын байран дээр гардаг онцлог маань юу гэхээр манай мандах их сургуулийн маань Бэрээнд болсон ажлын байрны нээлттэй өдрлийг 2 удаа зохион байгуулдаг. Хавар намартаа зохион байгуулдаг. За энэ ажлын байрны өдрлөгөөр маань за манай Монголын томоохон компаниуд болох 50 гаруй байгууллагууд бас оролцдогоор онцлогтой энэ өдөрлөгт маань 3-4 хүршний оюутнууд маань оролцдог. Манай 2013 онд байгуулагдсан. Байгуулагдаад одоо 12 жил болж байгаа. Энэ хугацаанд бол ерөнхийдөө жил болгоныг ойролцоогоор 100 гаруй хүүхдүүдийг бол явуулчихдаг. Тийм манайд бас зурчлал гэж байдаг. Хүүхдүүд маань эндээ оноогоо аваад урагшаага зурчлалаар явах боломжтой. Тэнд нь болохоор тэтгэлэгт нь apply хийх боломжтой байдаг. Эсвэл шууд хэлний бэлтгэлээр манайх хувийн зардлаар зурчлах боломжтой байдаг. Манайх Бээжин, Шанхай, Далин, Харбин гэсэн хотууд руу ерөнхийдөө зурчилдаг. Мэргэжил болохоор ерөнхийдөө сургуулиас шалтгаалаад одоо магадгүй Харбины технологийн их сургуулийн илүү технологи маягаар ч юм уу шинжилгээ ухааны талаар ч юм уу сургууль нь ямар байгаас шалтгаалаад мэргэжлүүд нь тэр үгээрээ байждаг. Манайх бас энэ жил мөн нэмэлтээр зуны богино хугацааны сургалт Шанхайд руу явуулж байгаа юм сургалтайгаа 16-аас 25 насныхан зориулсан юм Шанхай 3 оны зуны сургалтаа. Одоо ер нь бол хууль эрх зүйгээрээ судлаад их сургуулиа ер нь судлаад тэр ер нь одоо яг сонгож амжиг байгаа ч гэсэндээ яг ингээд сонирхоод тий судлаад явж байгаа да. Одоо яг их сургуулиудын яг ихэнх нь ингээд дотроо нөгөө нэг эрх зүйч тэгээд одоо сэтгүүл зүйч юм уу нэг тиймэрхүү одоо яг хөтөлбөрөдөө багтаасан болохоор айгүй их байна. Тий тэгээд бүгднгээс нь хөтөлбөрөө аваад тэгээд ер нь сонирхоод хараад сууж да. Тий. Өөрөө нөгөө нэг жоохон одоо мэтгэлцдэг одоо ер нь хууль эрх зүй амар судалдаг байхгүй юу? Ер нь жоохноосоо ингээд одоо хуулийн талаар мэдлэг ч юм уу ингээд судлаад явдаг. Тийм болохоор ингээд надад илүү яг ингээд сонирхолтой гэдэг үднээс ингээд судлаад явж байгаа. Сонирхож байгаа одоо жишээ нь яг Монгол
сурах боломж байгаа. Гэхдээ би бас яг болж өгвөл яг бас гадагшаа явж сурах сонирхолтой байгаа. Яагаад тэгэхээр хууль эрх зүй бас гадаадд илүү яг ингээд чанартай гэдэг юм санагдаад. Би нэг харахандаа нөгөө мэрэгчлээ сонгож амжаагүй. Гэхдээ ямар ч тааш бизнесийн талаар ерөөдөө хараад энэ сургуулиудын нөгөө хөтөлбөрүүдийг хараад тэгээ сонирхоод яг сууж байгаа. Харсан ерөөдөө баг бүх сургуулиуд бизнесийн удирдлагаар ерөөдөө бэлээ. Мэргэжил сунгахад яг хамгийн гол өөрийгөө олох хэрэгтэй гэх юм уу да. Яг би яг хувь хүндээ ямар хүн бэ, яг юунд дуртай вэ, яг ямар ур чадвартай гэдгийг харж үзчихээж яг тэр мэргэжлээ сонгох. Би харахандаа яг тийм өөрийгөө олж чадаагүй гэх юм уу? Яг өөрийгөө олохгүй яваад байгаа учраас нэг амар тийм мэргэжлээ сонгож чадаагүй. Гэтэ ямар ч тач яг иймэрхүү төрлөөр явах байхдаа гэсэн үүднээс ингээ бизнес удирдлага гэсэн зүйл ингээ хараад судлаа явж байгаа. Мэдээж баруун Монгол хүүхэд болонд гадагшаа сурах хүсэлтэй байгаа. Тийм. Тэгээ гадаад руу аль болох тэгээд аплайдаад явандаа л гэсэн бодолтой байгаа. Ирэх зүгээр явна гэж. Танилцсан зөндөө сургуулиуд байсан. Тэгээд хамгийн боломжтой нь Улаанбаатар их сургууль гэсэн оюутан солилцоогоор явж болно гэхээр тэгээд 1-р курсээс нь Солонгос хэлийг заагаад өгнө гэхээр тэгээд боломжтой санагдсан. Өөрийгөө ойлгоод өөрийгөө нээж чадвал тэгээд болтгол